Одоогоос 28 жилийн өмнө Монгол оронд нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоог бий болгох, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих томоохон хувьсгалыг эхлүүлснээр өнөөдрийн ардчилсан нийгмийг зохицлоо чадсан билээ. Энэ бол Монголын түүхэнд ардчилсан хувьсгал хэмээн тодор бичигдсэн түүх юм. Ардчилсан намаас өнөөдөр энэхүү түүхтэй тохиолдуулан баярын хурал зохион байгууллаа. Баярт улсын хурлын гишүүн Болд, Нарантуяа, Пүрэвд орж, Батзандан, нийслэлийн ардчилсан намын дарга Баттулга, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Одон Туяанаар оролцсон юм а. За, юуны өмнө бас энэ одоо 5 нам нэгдсэн энэ одоо нам нэгдсэний баяр дээр нь ардчилсан хувьсгалын одоо 28 жилийн болж маргааш оруулсан 10-нд тэгээд Монгол орон дээр байгаа нийт гишүүдтэй эрхэм журмын нөхөдөө ардчилсан хувьсгалын одоо 28 жилийн намуудын нэгдсэний одоо 17 жилийн одоо чин сэтгэлийн халуун баярыг хүргэе. Тэгээд та бүхэн маань үргэлж өөдрөг өнгөлөг байгаарай. Тэгээд та бүдийн маань зорж эхлүүлсэн ардчлалын үйл хэрэг улам одоо мандан бадаргалдах бай гэж хэлээрөө. Ингээд ардчилсан хувьсгалын ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга инх болд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн өндөр дээд одон медалийг улс орныхоо хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж залуу насаа зориулсан Ахмад зүтгэлтнүүдэд гартуулсан юм а. 1990 оны 12 сарын 4-нд Ховд аймаг анх удаа ардчлалын төлөө өссөн зарлж эхэлжсэн түүхтэй. Анхны бас оюутнууд маань эхэлжсэн. Тэгээд би болохоор Ховд аймаг Гойд сумд бол 1991 оны 6 сарын 8-нд 9 өнөө бүрэлдэхүүнд ардчлалын холбоо гэж юуг байгуулж бид бүгд маань ардчлалыг дэмжиж ажиллаж байлаа. Мөн энэ үеэр хүний эрх хэрэгжүүлээ ардчлалын төлөө хувь нэмрийг нүүлж Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Аршаанд, Өмнө Говь аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Халзан, Ховд аймгийн Манхан сумын намын хороо, Баян Улгийн аймгийн Ногоон нур сумын Улаан Чулуутбаг, Багнуур дүүргийн 3 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны намын өвөрүүдэд ардчлал намын дээд шагнал эрх чөлөөний одонгоор шагнасан юм а. Энэ үеэр залуусын төлөөлөл өөрсдийн дуу хоолойг хүргэж ардчлал шинжилгээ үйл хэргийг үргэлжлүүлэн улс орныхоо цаашдын хөгжлийг бүтээхэд Монголын залуу үе гар бие оролцож хамтран зүтгэх илэрхийлж нийт залуусаа нэгдхийг уриалсан юм а. Яг энэ чуулгантай манай одоо намын 28 жилийн буюу намын баяр маань давхцаж одоо явж байна. Бас энэ чуулганы гол онцлог байна гэж ингэж ойлгож байна. Тийм учраас одоо энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүй Монгол орны өнцөг болондоо байж байгаа ардчлалын хувьсгалыг ардчлалыг дэмждэг нийт одоо гишүүдтэй дэмжигч нартаа бас одоо энэ ойн баярын мэндийг та бүхэндээ хүргье гэж. Ийхүү ардчилсан намын гишүүд дэмжигчид их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж дурсгалын зураг татуулснаар баярын хурлын үйл ажиллагаа өндөрлсөн юм. Үдээс хойш Монгол бүхий өргөнд ардчилсан хувьсгалын 28 жилийн баяр зориулсан хүчит 256 бүхэн барилдаан болох юм а.